та бурхан байдаг гэдэгт итгэдэг үү? Жинхэнэ бурхан хэд байдаг гэж та боддог вэ? Бурханы үг болох Библи гэдэг номон дээр бурханыг бодтор байдаг гэж хэлдэг. Гэтэ олон биш, ганцхан байдаг. Тэгвэл бурхан ямар төр төрхтэй юм болоо? Бурхан бол сүнс юм. Түүнийг харж бас барьж чадахгүй. Тэрэ хаасаагүй оршин байдаг. Мөн бурхан төс хүчтэй бүтээгч бурхан юм. Библиэд болохоор ихэнх бурхан тэнгэр газрыг бүтээж гэж бичсэн байдаг. Бурхан 6 өдрийн турш од гариг бурхан 6 өдрийн турш тэнгэр газар уул ус ургамал амьтдыг хүнийг бий болгоод 7 дахь өдөртөө амарсан байдаг. Хүн бол бурханы төр төрхөө бүтээгдсэн түүний онцгой бүтээл юм. Бурхан хүнийг шороогоор бүтээж амьсгалыг хамраар нүлээж оруулахад хүн амьтаа болсон юм. Амьтан биетэй боловч сүнсгүй байдаг. Харин хүн махан бие болон сүнсээр бүтдэг. Хүний сүнс хизээж агуу бол. Хүний сүнс хизээж агуу бол. Алга болдог шүү дээ. Яагаад? Түрнэс би агуу. Яагаад? Сүнс устж алга болдоггүй. Харин мөнхөд байдаг. Хүн сүнсээр бурхантай айлзаж яддаг. Хүн бурхантай адил бүтээх чадвартай бүтээгч учраас юм бүтээж түмэн боцыг зэвсгэж бичдэг. Жишээлбэл арадаг хүний сүнстэйч хүн зэвсгэрээ арадаг юм болж чаддаг. Хүн аяг сүнс гэх мэтийг бүтээж ашиглаж чаддаг. Харин санагч юм бол хүн юуны тул бүтээгч юм болоо. Хүн бурханд мөргөж түүнийг магтан алдаршуулах юм тул түүний бүтээсэн бүхнийг захирахын тулд анхны хүнийг Адам түүний ихнийг яваа гэдэг байсан. Бөгөөд бурхан нь бүгд дуулууртай жаргалтай гэж байдаг. Гэвч одоогийн анхны хүн Адам түүний үр удам болсон бүх хүмүүс бурханы үгийг зөрчиж өөрийн дураар муу үлдэж явдаг болсон. Библиэд үнийг гим нүглэдэг. Жишээлбэл хүмүүс мод чулуу баримт зэрэгээр хон болон шүтэж бодол ял завхаарч атаархаж амин хуваа хичээж гих мэт зүйлийг үлддэг. Өөрөөр хэлбэл гим нүгэл гэдэг бол бурханыг үл тоож өөрийн дураар муу үлдэж явахыг гим нүгэлдэг. Би мөн та энэ дэлхийн бүх хүмүүс гим нүгэлтэй. Учир нь бүгд Адамын үр удам бөгөөд хүн төрөлтөж гим нүгэлтэй төрдөг. Библи бүгд нүгэл үлдснээр гэж бичсэн байдаг. Та өөрийгөө гим нүгэлтэй гэдэгт хүлээн зөвшөөрж байна уу?